Монгол Улсын засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай. Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 39 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14-ийн 3-ын 6 дахь заалт, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37-гийн 7 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21-ийн 1 дэх хэсэг, Монгол Улсын засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль, санал хураалтын дүн үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь 1. Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын сайдаар дор дурдсан хүмүүсийг томилсугаа. 1. Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын шадар сайдаар ухнаагийн хөрөлсөхийг. 2. Монгол Улсын засгийн газрын гишүүн Монгол Улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын даргаар жамингийн мөнгө хотыг. 3. Монгол Улсын засгийн газрын гишүүн байгаль орчин аялал жуулчлалын сайдаар дулам сүрэнгийн оюун хорлыг. 4. Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайдаар Бадмаан Ямбуугийн Бат Эрдэнэийг. 5. Монгол Улсын засгийн газрын гишүүн гадаад харилцааны сайдаар Цэндийн мөнгө хориглыг. 6. Монгол Улсын засгийн газрын гишүүн сангийн сайдаар Бат Тухтахын Чойжил сүрэнг. 7. Монгол Улсын засгийн газрын гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Нямтаашрын Номтой баярыг. 8. Монгол Улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаар Сандгийн Бямцогтыг. 9. Монгол Улсын засгийн газрын гишүүн зам тээврийн хөгжлийн сайдаар Дангаагийн Ганбатыг. 10. Монгол Улсын засгийн газрын гишүүн боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдаар Жамин сүрэнгийн Батсуурийг. 11. Монгол Улсын засгийн газрын гишүүн уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Сэдвийн Дашторжийг. 2. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрж сугаа гэсэн ийм тогтоол байна. За энэ тогтоолын эцсийн найруулга дээр саналтай гишүүн байна уу? За байхгүй бол эцсийн найруулгыг сонслоо гэж тооцлоо. Засгийн газрын гишүүнээр томилогдсон нөхдөд улсын хурлын гишүүдийн нэрийн өмнөөс баяр хүргэж ажилд нь амжилт хүсье.